Зоригийн хэргийн тайлал маш эргэлзээтэй болж байна. Ардчилсан нам хүч ихэг, ардын нам хүчгүй байх үед сод үлэг гишүүн нас барсан эцгийн минь үг хэлж чадахгүй далимдуулж зоригийн хэрэг удах гэж байна таймын. Ардчилсан нам хэлгэмдүүлэх гэж байна хэмээн Twitter, Facebook-оор олон түмэн ардаасаа аврал ирэн бичиж байсан юм. Тэгсгээд сураг алдарсан. Удалгүй ардчилсан намаар ч гэдэг ардын нам хүчрхэгжиж төрийн эрхийг гартаа авлаа. Үсгүй хусуулсан ардчилсан намд аврал үлдээгүй болохоор хүчний харьцаа ардын нам руу шилжиж хүчээ авсан зоригийн хэргийн салхи гэвгэл өөр тийшээ эргэн ардчилсан намын лидерийг хаман авлаа. Хотын мэр асан офшор Батүл сод үлгийн адилаар намайг хэлмэгдүүлэх гэж байна хэмээн бүтэн сар гонгонсон. Шорондорж шонд үлгүүлэх дээрээ дулсан хэдий ч бас ерөнхийлөгч нэр дэвшнэ хэмээсэн түүнийг яасыг санаатай хогоо хэмээн гайхаж байтал хар аянда өөрөө дууга хороон таг болов. Харин одоо хэн нэгэн бат оюун биш тэс өөр Содом Даржаа Амгаланбаатар гэж хоёр нөхрийг баримтлан хорьсон байгааг ар гэрээхний мэдээж мөн л хэлмэгдүүлэх гэж байна хэмээн аврал ирэн царайчлах боллоо. Өмнө нь царай алдаж байсан ардын намын сод үлгэж яг нам нь ялсан болохоор ойлгож болгосон. Харин ялагдсан намын Батүл нам хүн болчиход л ёстой шонь. Тэгсэн хэрнээ өнөө бат оюунаар ор сурггүй болоод Содом Даржаа Амгаланбаатар гэдэг тэс өөр нэртэй хоёр хүн хоригдчихсан байдаг. Бас болоогүй тэр Амгаланбаатар нь хүн амны хэрэгээр 25 жилийн яд авсан гэж байгаа. Эдрээтэй утасны үзүүрээс нэг л барьсан хүн тавьдгуумдаа гэж ярьдаг хэдий ч зоригийн хэргийн эдрээ улам бүр л холдож байх шиг. Мөхс миний таамгаар бол хэн нэгэнд ял өрүүлээд энэ хэргийг үрд мөнх хаах гэсэн орлого юм болов да. Ардын нам ялсан сод үлэг дуугүй болсон. Ардчилсан нам ялагдсан Батүл орилж бархирч эхэлсэн. Амарбат Бясман нар мэдгэлийгээ зоригийн хэрэг илэрчгсэн удахгүй шүү гэж хэлжүүлнэгээ мэдгчгсэн байдаг. Гэтэл одоо хоёулаа сургахгүй боллоо. Хөөний намаг шиг юм болох нь тийм ээ.